Урлагийнхаа ажиллагаанд бидний бас нэлээд онцлогтой хийгээд яваад байгаа. Яаж хийж байгааг яг иргэдтэйгээ уулзъя, иргэдээ илүү сонсъё. Энэ дээр ч гэсэн иргэдийн төлөөлөлд маань эмэгтэйчүүдийн ажилгүй иргэдийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, ахмадуудын, залуучуудын гэсэн ийм төлөөллүүдийг хамт гаргаж ирээд хамтдаа уулзалтуудыг хийгээд байгаа. Тийм учраас энийг та бүхэн харсан ба ингээд та бүхнийг энэ дээр сая хэлсэн миний төлөөллүүдийг гарч ирэхийг хүрье. Энэ офшорчдыг одоо илэрүүлж Монголын одоо ард түмнийг өрнөөс нь салгаж өөдөн дээшлүүлнэ гэсэн энэ том офшорчд яагаад илэрхгүй байна? Яагаад энэ хоорондоо нэгэн лүгөө чихээд байж байгаа юм бэ? Энийг одоо гаргаж ирмээр байна. Уурхаагийн ухмаар байна. Энэ нэг ялангуяа ардын намынхаа одоо тэр чигээр энэ томчууд нь бүгд офшорч бүгд хөрөнгөтөнгүүд болсон шүү дээ. Унжаа Лексус 200 унжаа усууд чинь тэр 200 гаруй мянган төгрөгийг хармаанаасаа гаргаад авч чадах уу? Ёстой үгүй л байдаг байхгүй юу? Ёстой тэр энэ бол хулгаад хөрөнгө байгаа цаана. Энэ мөн дээр нь одоо ерөнхийлөгчийн эрх хасна гэж байгаа. За би болохтой зэрэг бол нэг айл гэрийн тэргүүн л дээ би. Айл гэрийн тэргүүн. Би 5 хүүхэдтэй. Энэ 5 хүүхдийнхээ эрх ашгийг би хамгаалдаг юм байгаа юм. Би удирддаг. Тэгвэл миний махит хутгийг булаагаад авчихвал яах вэ? Гэхдээ би махит хийхгүй болно. Хоттой мандаг юм ганц тусдагж байсан, тусдагж байсан, сомтож байсан, сумгүйж байсан, цахиур өөн, карвин ямар нэг буутай байдаг гэж үзье. Тэр буугийг нь хураагаад авчихвал би малаа яаж хамгаалах юм бэ? Ингээд бодохтой зэрэг бол ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлана гэж байгаа тэр үндсэн хуулийн цэцгийнх нь юу донгосч байгаа юм бэ? Нэг 10-аад хүн юм уу? 8-10-аад хүн. Тэр ерөнхийлөгчийн эрх хасах тэр батлан хамгаалахыг одоо ерөнхийлөгчийн мэдэлд байлгахгүй гэдэг чинь одоо ер нь би гайхаж байна. Энэ тэрмээсээ гэх юм бол бослог гарна гэж бодож байгаа би. Их хурлыг бол ерөөсөө тараахан зүй ёсны хэрэг гэж бодож байна. Ингээд баярлалаа. Их хурл ерөөсөө шийдвэртэй юунууд бодлого зарчмууд гаргаж чадахгүй байна. Нэгдүгээр хүүхдийн мөнгө гасна гэхийн нэмэлтхийн тэтгэврээс нэмэлтийг гаслаа гэхийн татвар нэмлэхийн гаслаа гэхийн шийдвэртэй болгож чадахгүй бодлого гаргаж чадахгүй нэг юм нойтон одоо юу гэдэг юм бэ орон гарan ийм бодлогууд гаргаад ерөөсөө шийдвэр тэрэнд хэрэгжихгүй байна. Аймаг орон нутаг ч гэсэн тийм л байна. Яг үйл ажиллагаа яг дээр дороо ийм л асуудалтай явагдаж байгаа. Нэгдүгээр та жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин, хөдөөгийн хөгжлийг дэмжин гэж их ярьдаг хүн. Орхон аймагт өнгөрсөн жилүүдэд маш олон жижиг дунд үйлдвэрлэл байгуулагдсан. Энэ байгуулагдсан жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажиллах талаар орон нутгийн болон энэ төрийн байгууллагууд төрийн компаниуд маш сайн ажиллах хэрэгтэй байна. Засгийн газар их хурлаа шахах хэрэгтэй байна. Орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг яаж дэмжиж ажиллах гэдгээр нь ажлын үнэлж дүгнэх энэнийг ажлаас шалтгаан болгож, суурь шалтгаан болгож тавих хэрэгтэй байна. Манайд бол одоо зэс уцсны үйлдвэрээс агуулад лид гэрлийн үйлдвэр гэж маш олон үйлдвэрүүд байгуулагдаад маш олон хүн ажилттай болсон, маш олон хүний амжиргаа сайжирсан. Энэнийг онцгойлон анхаарч ажиллах хэрэгтэй байна. Сүүлийн үед бол энэ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих нь бол саарч байна. Яагаад гэхээр бол улаан цагааны ялгаа гаргаж байна. Энэ нэг 5 монголчуудад улаан цагааны ялгаа ерөөсөө огт хэрэг байхгүй. Монгол орны хөгжил хэрэгтэй шүү дээ. Хоёрдугаарт энэ Эрдэнэт үйлдвэр гэж одоо нэг Монгол орныг тижээжсэн үйлдвэр одоо нэг хэдэн олигархуудын дунд булууны ясыг булаацалдаг болж тэ өөр юм. 49% тээш нь авалг нь 51% тээш нь авалг нь би бол санаа зовхгүй байгаа шүү дээ. Ягаад гэхээр гадаадын улсад байсан, гадаадын хүний мэдлэлд байсан хувийн Монголд оруулаад ирсэн, төр булаагаад авцсан. Одоо тэгвэл тэр Английн арбитрийн шүүхтэр ялагдсан байгаа 51% нь булаагаад авчих гээд нямд оржид дамжуулаарай. Тэгвэл цаадахт нь дор нь булаагаад авчих байлгүй. Тэр шүүхийн шийдвэр бол хамаагүй шүү дээ, тийм ээ. Монголын төрөл шүүхийн шийдвэр бол хамаагүй байдаг болчихсон юм байна лээ. Гуравдугаарт энэ утааны асуудал байна. Улаанбаатарч байна, Эрдэнэт ч байна. Утааны асуудлыг сая ерөнхий сайд Солонгосоор 500 сая доллар олж ирээд байшин барьж утаа арилгана гэж юм лээ. Утааны асуудлыг байшин барьж арилгахгүй. Утааны асуудлыг төвлөрлийг сааруулна. Улаанбаатарыг нүүлгэж ижил
баг болгоно. Тэгэхгүй бол би одоо энэ утааны асуудал дээр Улаанбаатарт байшин бариад байгаа, Улаанбаатарт төвлөрөөд байгааг үнэхээр харамсаж байгаа. Одоо Улаанбаатарын тэр агаарын санд бол нэг төгрөгч хийх хэрэг байхгүй. Тэр мөнгөө одоо шинэ хот байгуулах, шинэ дэдвүт барих тэмэл юмд ашиглах хэрэгтэй байна. Эрдэнэт мөн ялгаа байхгүй. Улаанбаатар хотоос ихтэй зургуулуудыг гаргахчвал Улаанбаатарын утаа чинь 30% буураа явчих шүү дээ. Замын төгдөрлөлт 30% буурчихна. За, Дэнжогийн иргэн ган хоёр гэдэг юм байна. Өнөөдөр одоо ард иргэдтэйгээ Монгол улсын ерөнхийлөгч маань хурц ирж уулзаж байгаа нь талархалтай байна. Таны одоо дэвшүүлсэн шинэлэг шин санаануудаас хамгийн гол сайхан одоо хэрэгжсэн энэ Монгол орондоо төмөс хүнсний ногоог тариалж ард иргэдтэй гаднаас одоо энэ хүнсний ногоо авахгүй гэсэн юм өрөөнд дор ажилласан. Энэ бол хэрэгжиж байгаа. Ингээд одоо Орхон аймгийнхаа нийт одоо энэ ногоо тарьдаг хүнсчтэй бас манай зах дээр бол хятад ногоо байхгүй болсон шүү гэдгийг бас хэлье. Баяр хүргэе. Монгол Улсын ерөнхийлөгч Шмагийн Батлага таныг эндэрт төрж байна. За баярлалаа. Нэлээд идэвхтэй сайхан уралдлаа, нэлээд саналууд ярих ёстой юмнуудыг их нь ярьчлаа гэж бодож байна. Зөв. За. Ерөнхийдөө 11 зүйл дээр доож. За хамгийн хэрэгж байгаа нь шудраг бус энэ хууль бусаар орлогдсон улс төрчдийн мөнгө буюу одоо офшор бүс байдаг хөрөнгө мөнгө яагаад орж ирэхгүй байна? Энэ дээр ямар ажиллагаанууд явагдаж байна вэ? Яах юм бэ цаашдаа? Ингээ бууж өгч юм уу юу гэдэг асуудлууд очисон уулзсан газар болгонд яригдж байна. За 49 хоног өгсөн тийм ээ. Би ерөнхийлөгч болоод за энэ гадаадд байгаа дансны одоо оруулж ирэхэд 49 хоног өгье, 49 хоног дотор хөрөнгө мөнгө оруулж ирэх юм бол энэ асуудал дээр бас нааштай цаашдаа хандъя гэж. 4.5 сая доллар орж ирсэн. Өөр мөнгө бол орж ирээгүй. Авилгалтай тэмцэх газар дээр бас удаа дараа шахаж ажиллаж байгаа. Авилгалтай тэмцэх газрын дарга маань хизээс тавигдсан юм билээ. Сонгуулийн дараа буюу 2016 оны 7 сарын 8-нд их хурлаар сонгогдсон 65-ын бүлгээр гарч ирсэн хүн учраас энэ хүнийг ажлаас нь халд солих асуудал дээр үнэхээр хүчин мөсдөж байна. Тийм учраас та нарын ярьж хэлж байгаа нь тэр хүний чихэнд тэр байгууллагад энэ улсын хуралд шийдвэр гаргадаг хүмүүст очих ёстой. Очсон байхаа.